За тэгэхээр ахлах ангийн сурагчид болон эцэгчүүд мань түгээмэл тулгамддаг нэг асуудал байна л да. Энэ нь юу вэ гэхээр мэрэгжил сонголт байдаг. Яг мэрэгжил сонголттой холбоотой асуулт, эргэлзээ ихээр ингээд тулгамдаж байгаа энэ цаг үед эцэгчүүдэд болон сурагчид мань зөвлөгөө өгөөч гэвэл ямар зөвлөгөө өгөх вэ? Хичээл сургууль эхлээд яг жигдрээд ирэхээр яг түгээмэл тулгамддаг, зөвлөгөө авдаг, асуулт ирдэг асуудал маань яг мэрэгжил сонголт байдаг. Тэгээ мэрэгжил сонголтыг яг нэг юм 3 зүйлээр тодорхойлоод аваад үзэх юм бол сонирхол, чадвар, нийгмийн хэрэгцээ гэсэн 3 зүйлийн огтлцолтой мэрэгжил сонголт маань өөрөө гарч ирээд байна. Тэгэхээр энэ тэргуунд миний сонирхол юу вэ гэдэг асуултын хариултыг олсноороо мэрэгжил сонголтын тэр огтлцлын эхний учгийг авч яана л гэсэн. Тэгэхээр ихэнх хүүхдүүд маань өөрөө оролцох замаар олж авч яадаг. Өөрөөр хэлэх юм бол аливаа нэг үйл ажиллагаа, аливаа нэг оролцооны үйл ажиллагаанд оролцсноороо би энэ юмд сонирхолтой юм байна, аль эсвэл энэ сонирхолгүй юм байна гэдэг хариултаа олж идэг учраас энэ тэргуунд өөрийнхөө сонирхлыг олж мэдэх маань чухал нөлөөтэй байх нь. Хоёрдугаар чадвар. За сонирхож байгаа мэрэгжлийн эзэмшихийн тулд чадвар маш чухал. За жишээ нь дуучин дээр жишээ аваад үзэх юм бол би хэдий дуулах сонирхолтой, дуучин болох хүсэлтэй байгаа ч гэсэн хоолой маань солгоо бол тэр хүсэлтэд очиход жоохон хэцүү болж байна. Тэгэхээр чадвар маань ямар байна вэ гэдгийг сонирхолтойгоо тулгуурлан олж мэдэх нь чухал. Чадварыг олж мэдэхдээ хамгийн гол анхаарах зүйл нь нэг мэрэгжил сонгоцсон бол тухайн мэрэгжилтэнтэй очиод уулзахад хариултыг олж авч чаддаг. Жишээлбэл сэтгэл судлаач мэрэгжилтээр аваад үзэх юм бол сэтгэл судлаач мэрэгжлийн хүн хүнтэйгээ л харилцсан хүн хүнтэйгээ ярина гэдэг чадвар л эзэмших шаардлагатай гэж ойлгодог боловч цаанаа судалгаагаа хийхэд математик, статистик арга ашиглана. За олон улсад ямар нээлт, ямар судалгаа хийгдэж байна вэ гэдгийг хэлний чадвартайгаар уншиж судлан гэх мэтчлэн мэрэгчлэлтэнтэй нь очиод уулзвал хүүхдүүд маань би чинь ийм чадварыг эзэмших шаардлагатай юм байна, хэрэгтэй юм байна гэдгийг олж харж байна. Ихэнх хүмүүс нөгөө ингээл мэрэгжил сонгочвол 4 жил суралцсангуудаа мэрэгжлэрээ ажиллах нэг ховор идэг штэ тий. Шал өөр мэрэгжлээ өөр ажлыг явуулдаг. Тэгээд хэвээ үзэгдэл юм шиг хүлээж авдаг болчиход байгаа юм. Тэгвэл цаг хугацаа хөрөнгө мөнгө өрөхгүй тулд юун дээр анхааруул зүгээр вэ? Энэ дээр хүүхдүүд маань тэр эцэгчүүд маань тэр маш сайн судлах хэрэгтэй. Монгол улсын болоод олон улсын хөгжлийн чиг хандлага хаашаа чиглэж байна. Монгол улсын маань эрэлттэй болон тэргүүлэх мэрэгжил нь яг ямар зүйл байгаа. Энэ 10 жилийн дараа хаашаа чиглэх юм бэ гэдгийг урьдчилан судлах маань яг таны асуугаад байгаа эрсдэлгүй сонголт хийхэд томоохон төлөвлөс болж байдаг. Учраас энэ дээр бас эцэг эхийн оролцоо дэмжлэг чухал нөлөөтэй. Тэгээд эцэг их чухал нөлөөтэй гэж хэлчингүүд нөгөө эцэгчүүд маань өөрсдөө хүсэж исэн мэрэгжлийг ч юм уу эсвэл одоо ер нь юу гэдэг эмч нар багш нар гайгүй цалин авч чи ерөөсө багш бол чи хичээлдээ энэ хичээлдээ сайн амчин гэдэг ч юм уу эсвэл ангийн багш нь чи энэ хичээлдээ сайн амчин нэгээрээ дагны авсан дээр байхаа гингүүд нөгөө хүүхэд маань шууд том хүмүүсийн ч юм уу бусад улсуудын нөлөөнд автаад мэрэгжил сонгох нь их байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хүүхэд бусдын нөлөөнд автахгүй гэхэд тэдний саналыг сонсоод яаж оновчтой мэрэгжлээ сонгох вэ? Хүүхдийн тархины хөгжилтэй ялангуяа өсвөр насны хүүхдийн тархины хөгжилтэй, танин мэдхийн хөгжилтэй холбоотойгоор эцэг эхийн дэмжлэг бол зайлшгүй хэрэгтэй. Яг нөгөө өөрөө их сургуульд орох гэж байгаа юм шиг, өөрөө мэрэгжлээ сонгох гэж байгаа юм шиг яг л хамт ингэж судлаж, хамт сонирхож хүүхд тийм үү гэд яг нөгөө өөрөө хүүхдийнхээ төвшөнд очиж ингээд судлах нь хүүхдэд би чинь алдсан ч гэсэн болох юм байна. Алдсан ч илүү аав ээж маань дэмжих юм байна гэдэг аюулгүй тайван итгэлтэй мэдрэмжийг төрүүлж идэг учраас эцэгчүүд маань энэ дээр анхаарах хэрэгтэй байна. За нөгөө тал дээр эцэгчүүд мэдээж маш олон зүйлийг даван туулсан үдцсэн учраас олон мэдээлэлтэй байгаа. Тэрийг хүүхдэд хэлэх хэрэгтэй байгаа. Гэтэл хэлэхдээ анхаарах нэг зүйл нь бол үзэл бодлоо хэлэхдээ хүртэл за аав ээж нь ах нэг чинь ингэж бодож гин харин чи юу гэж бодож гин гэдэг асуултыг асууснараа үзэл бодлоо хүүхдэд тулгаж яах гэхээс илүү миний үзэл бодлыг бас сонсож байгаа юм байна гэдэг мэдрэмжийг өгч байдаг. Мэрэгжил сонгож байгаа хүүхдүүдтэй хандаж хэлэх үг байгаа юу? Маш эргэлздэг мэрэгжил сонгох үед энэ юм болоо гэд ингэж эргэлзэх үед мэрэгжлийн үнийг бас тусламж авбал зүгээр гэж санал болгомоор байна. Өөрөөр хэлэх юм бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн маш олон судалгаанууд байдаг. Хоолндын тест гэдэг ч юм уу. Энэ тестийн үр дүнд хүүхдийн сонирхлыг, чадварыг болон мэрэгжлийг ингээд эцсийн түвшинд ингэж судалж өгөх, санал болгох юм зүйлс байдаг. Тэгэхээр мэрэгжлийн үний зөвлөгөө болон мэдээж бусад хүмүүсийн нөлөөлөл тэгээд яг тухайн чиний сонгоцсон байгаа мэрэгжилтэн ямар зөвлөмж өгөхийг бас сонсож үзэх нь маш олон даваа талуудыг авчрах байхаа гэж бодож байна. За тэгээд төгсгөлд нь бол мэрэгжил сонголт маань нөгөө амьдралд хандах хандлага,
амьдралдаа хандах сэтгэл ханамж маш олон зүйлийг тодорхойлдог ч гэсэн амьдралыг маань бүхэлд нь ингээд ингэж амьдраа гэд сонгогч байгаа зүйл биш учраас чи зөвөр өөрийгөө таних эхлэлээ хийж байгаа юм байна гэж үзээд зоригтойгоор өөртөө ихтэйгээр мэрэгчлээ сонгосоо л гэж хүсэж байна. За баярлалаа. За